сайн байцгаана уу. Тэгээд ойрд YouTube суугаараа уулзаагүй удсан байна. Тэгээд энэ удаа би та нартайгаа ярилцахыг, хуваалцахыг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр ойрд миний бас ойлгож байгаа нэг зүйл байна. Амьдралын утга учир яг юунд оршдог юм болоо? Тэ бид яг яавал тэ амьдралын утга учирыг мэдэх хэрэгтэй юм болоо? Тэ нөгөө нэг жаргал даахгүй зовлон гэдэг шиг тий нөгөө дэргэд байсан аз жаргалаа олж харахгүй холоос хайгаад байдаг гэл тий олон тийм үгнүүд байдаг шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор би болохоор амьдралын аз жаргал, амьдралын утга учир нөгөө хайрлуулахад л оршдог юм болов уу гэж би бодож байна. Тэгээд одоо бид тэ нөгөө хүнтэй гэрлээл, хүнтэй суугаал, гэр бүл зохиогоол ингээл явдаг. Эцэг их бол биднийг төгсөөр хайрладаг тий. Ямар ч болцолгүйгээр төгсөөр хайрладаг. Бид нар ч гэсэн эцэг ихийгээ тий болцолгүйгээр хайрладаг. Яг ээж аавынхаа хайрлах хайрыг гүйцэхгүй ч гэсэн тий хайрладаг шүү дээ. Харин шал өөртөөс хүнлэнгийн хүнийг бас нөгөө хайрлна гэдэг ер нь жоохон хэцүү байдаг байх л та. Шал өөр эрсээс орчинд өссөн тий. Тэгээд өөр зан арын шинтэй. Тэгээд гэхдээ гол нь би эрэгтэй эмэгтэй хүний хайр, эхнэр нөхрийн хайрыг би ярих гайгүй л тий. Ярина. Гэхдээ бас ер нь амьдралын утга учираас яг юунд оршдог юм болоо тий. Зүгээр л миний ойлгож байгаагаар бол ер нь ээж аавч бай, ах дүүч бай, амрах саданч бай, найз нөхөдч бай, зүгээр тултлан л хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгож байна. Хайрлах гэж л тий амьдарч байгаа юм чинь зүгээр тултлан л хайрлал л та тий тултлан л хайрлал л та. За одоо үед ингээд харахад эхнэр нөхрүүд ч юм уу тий одоо бие биенээсээ уудна гээл тэгэл ар өрөөр нь тавилдгайл тий. За зарим хүүхдүүд нь болохоор эцэг эхийг асрамжийн газар өгөөл ч юм. Эсвэл эцэг эх нь хүүхдүүдээ хаяал асрамжийн газар өгдөгч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлүүд зөндөө байна. Тэгээ миний зүгээр ойлгож байгаа зүйл юу гэхээр амьдралын утга учир зүгээр хайрлуулахад л оршдог юм байна. Би нөгөө хүн гэдэг чинь яг өхөхээ тулаад ирэхээр яг өхөхийг хүсдэггүй. Тэгээ би өмнөх бичлэг дээрээ ч гэсэн нөгөө нэг хэлжсэн шүү дээ тий. Яг хавдартай гэдгээ мэдээд ингээд яг үхэл гэдэг зүйл үхэл гэдэгтээ нүүр тулаад ирсэн чинь өхгүй навшраад тэрүүндээ ч нэг хорогдоол, энүүндээ ч нэг хорогдоол тий. Өхгүй гэд гүрийгээд байсан. Тэгээ би тэр тухайн үед би пэс ухаад байжсэн чинь нэг хүн тэгсэн байсан байхгүй юу? Өхмээр байна гэд. Тэгэн гут нь яг чинь би тэрийг ингээд хараад миний амир уур хүрсэн байхгүй юу? Нэг нь тэнд ингээд амьдрахыг хүсээд тэ химийн имчилгээ хийлгээл, туяа имчилгээ хийлгээл тэ тэр хавдар гэдэг өвчнөд тэмцээд ингээд амьдрахын төлөө ингэж яваад тах чинь тэнцээ ив ирүүл сав саруул хүн юу яагаад идэг өөх гээд идэг би өхмээр байна гэд. Тэгээ би тухайн үедээ тэгж өччихсэн байхгүй доор комментэнд нь чиний наад өхийгээд байгаа яг тэр амьдралаар чинь амьдрахыг хүссэн өчнөө хүн байна. Тэ чи яг наад өөрийнхөө ярьж байгаа зүйлийг ингээ сайн тунгааж бодоорой. Чиний наад өхийг хүсээд байгаа наад одоо юу гэдгийг хэрэггүй гэж бодоод байгаа ам чинь хин нэгэн хүнд одоо энэ орчлон хорвоо дээр хэрэгтэй байгаа шүү гэд. Тэгээ бити ингэж яриараа гэд би биччихсэн. Тэгээ сүүлийн үед ч гэсэн ер нь хүн гэдэг өхлийн тухай ер нь боддог юм шиг байгаа тий. Өхлийн тухай янз бүрийн өхөл, зарим нэг нь амиа хорлох ч гэдэг юм уу. Тэгэл ер нь би яаж өөхөх болж гэдэг ч юм уу тий боддог. Ер нь хүн амьдралдаа нэг бус удаа боддог баг. За тэгээд
одоо өхнөгээд бодохоор л амьдрал хайрын санагдаал. Тэ хэрвээ одоо зөв зүгээр ингээ байж байгаад би өвчвөл тэ одоо юунд би харамсах вэ тэ юу хийж бүтээж чадаагүй дээ ч гэдэг юм уу харамсах вэ гэж би зүгээр ойрд өөрөөсөө асууж байна. Яг хамгийн гол нь би хайртай хүмүүсээ тултал нь хайрлаж чадахгүй байгаадаа л харамсах юм байна да. Хэдийгээр нөө хайрлаад харамлаад ингээд байгаа ч гэсэн тэрийгэ илэрхийлж чадахгүй. Тэгээд хайр гэдэг чинь бас их сонин мэт юм байна л да. Тэгээд шууд тэрийгэ нөгөө илэрхийлээд гаргаад ирч чадахгүй тий. Шууд л би чам одоо юу гэдгийг ээж би тань хайртай шүү гэсэн нэрээ. Одоо юу гэдгийг охин танд хязгааргүй хайртай таныг алтхаас ингээд айжин ч гэдэг ч юм ингээд шууд хэлж чадахгүй. Тэгсэн мөртлөнгөөсөө одоо хин нэгэн хүний ч юм уу би мэдээж надад өхөл гэдэг зүйл тойроод гарахгүй дайраад ирнэ. Миний ээж ч гэсэн хорвоогоос явна. Тэр үед би яг яах вэ те. Тэгээд харамсах та ээжтэй хайртай гэж хэлээгүү дээж гэдэг ч юм уу. Эсвэл ээжигээ баярлуулж чадаагүй дээ. Ээжигээ эсвэл болвол би олон орноор аялуулж те. Одоо тийм жаргалтай амьдралыг үзүүлж чадаагүй дээж гэдэг юм уу. Би харамсах байх. Тэ ээжигээ баярлуулчихгүй яав да гэл ч юм уу те. Харамсах байх гэж би өөр дотроо тэгж бодсон. Тэгээ би тэгвэл яг юу хийх ёстой юм? Би тэгвэл яах ёстой юм? Тэгээд хайртай хүмүүстэйгээ л ер нь тултлан хайрлах ёстой юм лээ. Тэгээд нөхрийгөө ч байдаг юм уу? Мөнгө гэдэг зүйл бол хизээл олддог. Тэ хизээл олддог. Өнөөдөр гуйлагч болсон ч маргааш баяжаад тэ саятан тэр бомтон юу гэдгийг тийм хүн болоод явахыг хинч үгүйсэхгүй. Харин хүн гэдэг зүйлээр хүн нөгөө дутдаг. Ам гэдэг зүйлээр хүн дутдаг. Тэгээд үнэхээр та эхнэрээ нөхрөө одоо хайртай хүмүүсээ тэ зүгээр л тултал нь ингээд хайрлаач ээ. Яадгийн нөхрүүдэд би бас хэлмээр байна. Эхнэрүүдээ тэ ямар нэгэн баяраарч байдаг юм. Одоо тэ төрсөн өдрөөр нь ч байдаг юм. Жилд нэг ганц 2 удаа ч болтугай тэ зүгээр л баярлуулаач. Нэг болвол тэ зүгээр л тэрч аваад хайртай шүү тэ чи л миний хажууд байгаа нь хангалттай гэдэг ч юм уу тэ. Яг тэгээд хэлэх юм бол эмэгтэй хүн бол жоохон л юмд баярлдаг шүү дээ тий. Одоо юу гэдгийг Мартин 8 нар ч гэдэг юм уу. Үнэхээр та эхнэрээ баярлуулах мөнгөгүй байж болно. Гэхдээ хүний сэтгэлийг мөнгөөр үнэлэхгүй шүү дээ. Та зүгээр л тий Мартин 8-ны минь төргий хайртай шүү тий миний дэргэд байгаад нь баярлаа гэд нэг чангаас чанга тэврээл үнсчихэд эмэгтэй хүн баярлал зөөлрөөл уяраал явчих. Эмэгтэй хүн ч гэсэн те хандаа одоо зэргийн баяраар ч гэдэг юм төрсөн өдрөөр нь ч гэдэг юм уу эсвэл бол те хормын ой мойч байдаг юм уу те үнэхээр мөнгөгүй байж болно. Зүгээр сэтгэлээсээ сайхан хоол хийж өгвөл тэгэл те өнөөдөр ингээд те миний хажууд амьд сэрүүн эрүүл саруул байж байгаад нь баярлаа. Хайртай шүү чамдаа гэл те зүгээр л тийм халуун дулаан үгсийг ингээд хэлэх нь л энэ хорвоо дээр одоо юу таач зөөрлөшгүй тийм үн цэнтэй зүйлүүд байдаг. Гэтэл бид нар тийм биш. Нөгөө эд материал хараад байдаг. Эд материал хараад тэгээд юу яагаад байдаг шүү дээ. Мөнгө байхгүй. За мөнгөгүй юм чинь за дараа жил мөнгөтэй болохоор би чамаа баярлуулъя тий. Өнөөдөр мөнгөгүй байна. За өнөөдөр өстой юм яагаа юм чинь яг дараа жил дараа нь би чамаа тэгж баярлуулъя гэлч юм тий. Яг ийм зүйл биш. Эд хөрөнгөөр биш, мөнгөөр биш. Зүгээр сэтгэлийн зүйлсээр тэ би бинийгаа баярлуулвал илүү үн цэнтэй юм болов уу гэж би боддог. Би нэг тийм жоохон жижиг деталь зүйлүүдэд аягүй тийм юу юм шиг байгаа юм л да, дуртай. Тэгээд одоо зүгээр мэдрэмжтэй л байвал гоё юм шиг тэ мэдрэмжтэй байгаад тэгэл юу гэдгийг те баярлаа хайртай шүү гэдэг үгийг хэлээд тэрвэрэд үнсгэн л намаа жаргалтай болгодог те
би одоо юу гэдгийг хүнээс ханаасаа ч гэдэг юм эсвэл би үр хүүхдүүдээсээ би үнэтэй зүйлийг би нэхэд ч юм уу тий би ерөөсөө тэгж боддоггүй. Тэгээ сая Мартин 8-нар хүүхдүүд маань тий ингээ захиа бичээл манай охин ингээ амар хөрнөө нэг 3D баримлын шавар гэдэг чинь тэрнгээр ингээ амар хөрхөн цэцэг ингээ сарнаа хийгээд ийм нөгөө ваарнд хийсэн ийм сарнаа 3 ширхэг ийм сарнаа хийгээд ингээ захиа ингээд өгсөн. Тэр хүртэл ингээ баярлуулж байгаа хгүй юм жижигхэн зүйлс тий харахаар ингээд амар хөөрхөн санагдаад хайр хүрээлтэй ямар хөөрх юм миний охин ч ямар хөөрх юм хийцэн гэлч юм тий. Тэгээд хүн зүгээр л жижиг зүйлсэд л баярлдаг. Тэгэл нэг тийм том тий үнэхээр тийм машин авч өгөх, байр авч өгөх одоо лаг үнэтэй тийм нөгөө нэг лаг утаснууд авч өгч чадлаггүй. Одоо юу гэдгийг мөнгөөр нөгөө нэг сарнаа хийгээд бэлгэлж чадахгүй. Одоо 100 сарнаа боолгуулж чадахгүй ч гэдэг юм. Том томор баярлуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Ресторанд урихгүй тий. Тийм байсан ч зүгээр л халуун дулаан дотноор тэврээд баяр хүргэе, баярын минь төргий, хайртай шүү. Тэ эрүүл саруулын их түнх миний хажууд байж байгаад чинь баярлаа гэлч юм те. Энэ бүгд чинь л сэтгэл, энэ бүгд л амьдралын үн цэн утга учир. Тэрнээс биш мөнгө биш. Тэрнээс биш те эд хөрөнгө, эд баялаг биш. Энэ машиныг байхгүй болсон ч эргээ дахиад тэр машин 100-100-аараа, сая-саяараа, мянга-мянгаараа үйлдвэрлэгдэж байгаа. Тэгвэл хүн гэдэг чинь тийм олноороо сая-саяараа тий мянга-мянгаараа тэгж үйлдвэрлэгдэг гэдэг юм үгүй шүү дээ. Энэ хүн гэдэг чинь тий зүгээр л нэгэн ширхэг байдаг. Нөгөө нэг зүүнний үзүүр дээр тогтсон будаа гэдэг шүү дээ тий. Яг тийм л нандин хувь тавилан. Тэгээ бид нэр ис байхтаа хүртэл тий хичнээн 100 мянган ис дотроос хоёр нь л тий хайраа олоод нийлээд хүн гэдэг чинь ингээд бүрддэг шүү дээ тий. Тэгвэл бид нар чинь тийм л үнцэнтэй. Тэгэхээр амьдралын үнц нь утга учир нь зүгээр л хайрлаж хайрлуулахад тэгээд бас нөгөөтэйгөр юу гэж хэлмээр байна вэ гэхээр амиа хорлох ч гэдэг юм уу. Тэ өнөөдөр таны бодолд толгойд амиа хорлоё гэсэн бодол орж ирж байгаа бол та нэг бодоод үзээрэй. Тэр зүүнний үзүүр дээр тогтсон будаа. Тэ зүүнний үзүүр дээр будаа тогтох ямар хэцүү вэ? Тэрийг бодоод тийм ам, тийм үн цэнтэй ам. Тэгээд тэр олон мянган эс дотроос бинийгээ олж чадсан хоёрхан эс, эрэгтэй эмэгтэй хоёрхан эс. Тэ би бинийг хараад дурлаад хайрлаад нийлээд тэр үр хөврөл бий болж байгаа. Тэр нандин мөчүүд. Тэгвэл та тийм л нандин, тийм л хорвоо дээр чухал тийм л хүн байна. Өнөөдөр та үн цэнгүй юм шиг, хин нэгэн хүнд үн цэнгүй юм шиг санагдчихэж болно, тэ? Гэхдээ та үн цэнтэй хүн. Танд тэр зүүнний үзүүр дээр тогтсон будаа адил тийм нандин хувь тавилан заяасан. Тийм болохоор та амиа хорлох ч гэдэг юм уу те. Тийм зүйлсийг битгий яриарай. Битгий бодоорой. Бодсон ч та битгий үйлдээрэй. Та мянга асуудалтай байсан ч тэ амиа хорлох гэдэг зүйлийг битгий одоо толгоон дотроо ургуулж түүнийгээ үйлдээрэй л гэж хүсэж байна. Тэгээд амьдралын утга учир нь хайрлаж хайрлуулахад зүгээр жижигхэн зүйлд байдаг. Тэ өнөөдөр миний хажууд байгаад нь тэ би баярлах хэрэгтэй. Нөө зовлонгоо би жаргалаа би зовлонтой нэндүүрээд ямар хайраа гомдоож орхоо юу гэдэг лээ. Нөхөрт хамтлагийн дуу байдаг шүү дээ. Яг тэр шиг заримдаа би ч бас тэгдэг. Жаргалаа зовлонтой нэндүүрээд тэ хайртай хүнийгээ гомдоодог тэ саяхан хүртэл нөхрийгөө гомдоосон. Гэхдээ би яг өөрөө бас жоохон гомдоод исэн байхгүй юу? Өөрөө гомдоод исэн. Тэгээ би болохоор нэг тийм дотогшоол хүн юм шиг байгаа юм л та.
Ерөөсөө хүнд чи тэ юу яагаад вэ? Намайг чамаас би ийм мэдрэмжийг аваад байна. Чи ингэж чи тэгэж гэж би ерөөсөө хэлдэггүй. Тэгэл дотроо хий шаналал. Тэгэл би энэ хүний хувьд үн цэнгүй юм байна гэдэг ч юм уу те. Нэг тийм бодлоод ингээд толгойд дотор хөөрөөл тэгэл гомдоол тэгэж мэгээд л гэтэл нөгөө хүн маань тэгэж хараагүй байж болно шүү дээ тий. Зүгээр л байгаагаараа би жижиг зүйлсийг нөгөө нэг олж хардаг тий. Би жижиг зүйлсийг ингээд мэдэрдэг хүн байж болно. Миний нөхөр тэгвэл тийм биш байж болно шүү дээ тий. Тэр зүйлийг бүр огт анзаараагүй, огт мэдээгүй, намайг гомдоод байгааг ч мэдээгүй. Энэ зүгээр л яваад байна. Тэгээ намайг уурлаад тахаар яагаад уурлаад байгаа юм бол одоо би юу хийцсэн юм бол гээл тий. Тэгэл манраал явж исэн баг. Тэгэл яг тэ нөхрийгөө бас гомдоосон. Тэгээд амьдрал ер нь ийм л байдаг юм байна. Тэ гэхдээ ухаарах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, уучлал гуйх хэрэгтэй. Бас хайртай гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй юм шиг байна. Би л тэгж ойлгож байна л доо. Тэгээд миний хэлэх гээд байгаа мессежүүд юу вэ гэхээр та бол үнцэнтэй. Тэгээд хүний амьдралын утга учир хайрлуулахад л оршдог юм байна. Тэрнээс мөнгө биш, эд баялаг биш, тэ? Тэгээд үнэхээр та амиа хорлохыг бодоод ч юм уу тэгж бодож байгаа бол та бол үнцэнтэй гэдгийг ухаараарай л гэж би яг ийм мессежүүдийг л хэлхийг хүссэн юм. Тэгээд би 2025 онд тэ нөгөө яг дотор байгаа өөртөө одоо тэмцэлтэй ч гэдэг юм уу. Би бас л ингээл янз бүрийн хүнд гомдол явуулсан байхгүй. Гэтэл тэр хүмүүс намайг гомдоод байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээд ер нь л яг энэ гомдол гэдэг зүйлийг болох хэрэгтэй юм байна. Тэгээд уул нь болчиход байгаа. Тэгсэн хэрнээсээ би нөхөртөө ингээд гомдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л тэр хүнд нэг тунирхаал те. Тэр хүнд нэг тунирхаал одоо юу гэдгийг тэгээд яваад байгаа юм шиг байгаа юм л та. Тэгээд та нар байна ч гэсэн хайртай хүмүүстэй ингэж гомдож тунирхдаг байх. Тэгээд гэхдээ учиртай гомдож тунирхаж байгаараа хайртай хүнээ гомдоочихгүй те. Гомдоочихгүй. Тэгээд гомдоогоод сэтгэлийг нь бас эргүүлчихвээ тий. Тэгээд ямар ч юм би нөхрөөсөө уучлалт гуйна. Нөхөр маань нөгөө нэг одоо хөдөө явцсан байгаа л да. Нүүдэл хийх гээд одоо хаваржаа руугаа нөөх гээд тэгээд нүүдэл хийх гээд явцсан байна. Тэгээд би гэдэг хүн чи гэртээ ингээд ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ тэгээд байж байна. Тэгээд жоохон ямарсан. Би 3 сар ер нь жоохон ямарчдаг. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүдийн баяр болдог, төрсөн өдөр маань болдог тий. Тэгээд ер нь нэг жоохон ямараад идэх юм аа. Хаваршиж байгаа юм байлгүй тий. Хаваршаад идэх юм байлгүй. Тэгээд би уул 8-хандаа чимээгүй орчинд бай гэд гараад ирсэн чинь машинд суугаад бичлэгээ хийсэн чинь нохоо уцаад ах юм. Айгу хэцүүтэй юм аа. Надад яг ингээд нөгөө гэрт ингээд амьдарч байгаа болохоор тэгээд би яг чимээгүй орчинд бичлэг хийх боломж жоохон таарахын байгаад байгаа байхгүй. Хүүхдүүд маань ярин зурагт байна тий. Тэгэл за хүүхдүүдэд чимээгүй болгоо зурагтаа унтраагаал ингээд байж тэл гинт ингээд лээж явц ч юм уу. Ингээд дураал тэгэл ярих хэрэг гарна ч гэдэг ч юм уу ингээд тий. Тийм шаардлагууд гараа. Тэгээд арай чимээгүй байх юм болоо гэд машинд ингээд орж ирээд бичлэг хийсэн чинь ингээд гадаа нохоо уцаад байгаа байхгүй юу. Тэгээ жоохон чимээтэй, шуугаантай ингээд байгаа бол уучлаарай. Тэгээд болж өгвөл бичлэгээ чанартай хийхийг би хичээх болно. Тэгээд тий та нар маань магадгүй миний бичлэгнээс ойлгогдсон зүйлүүд байвал бас комент хийрээ, хуваалцаарай. Тэгээ нөгөө яагаад би яагаад юунд ингээд бичлэгээ болцсон байсан бэ гэхээр яг нэгт нөгөө яг юу бичгээд мэдхээ байтсан сүүл рүүгээ дандаа л хавдрын талаар яриад их юм
тий. Тэгэл ганцаараа л нэг хавдраар өвдсөн хүн шиг тий дандаа хавдрын талаар ингээл яриад ах юм уу. Тэгээд болцсон баггүй юу? За шиг. Тэгсэн чинь сүүлийн үед нөгөө миний Gmail дээр ирээд байгаа зүйл нь юу гэхээр таны бичлэгүүд ингээд одоо нөгөө үзэлтгтэй хандлт ихтэй яваад байна. Тэгээд дахин одоо юу юм бичлэг одоо оруулаарай гэд ингээд Gmail-ээр ирээд идэм билээ. Хандлт ихтэй байна гэд. Тэгээд бас нэг дуу маань YouTube channel-аа хөгжүүлээрээ тий гэд. Тэгээд би 9 сабтай байсан ч одоо 10 сабтай болсон байлээ. Тэгээд жоохон урамшсан. Жоохон биш нэлээд урамшсан. Тэгээд бичлэг оруулж байна. Болох юм байна. Тэг хүмүүс миний бичлэгийг үзээд байгаа юм байна. Хүрэх ёстой хүмүүстэй хүрээд байгаа юм байна гэж би харсан байхгүй юу. Тэгээд миний зорилго юу вэ гэхээр яг өөртөө адилхан хавдартай хүмүүсийг л хэрхэн хавдрыг даван туулах вэ? Сэтгэл зүйгээ бас өндөр байлгаасай л гэж би хүсэж байгаа. Тэгээ би нэг юм жоохон харамсаад байна л та. Би нөгөө нэг 25-нд би нэг нуруу мурууны хагалгаа гээл тэгэл хагалгаанд орсны ар дээр би аймгийнхаа эмнэлгээр яваал нөгөө нэг юунд хяналт мэнэлтэнд үзүүлэл явж байхдаа би нөгөө аймгийнхаа хавдрын эмчтэй нэг уулзсан бичлэг байсан да. Тэгээ тэн дээр очиод би хавдрын эмчтэйгээ яриад уул нь аймаг дээр байгаа хавдартай хүмүүст нөгөө нэг ингээд очиод гар урлал ч юм уу заагаад ярилцаад ингээд жоохон сэтгэлийн ингээд өргөөд яг нэг юм ярилцсан байхгүй тэр эмчтэй. Тэгсэн чинь би чадаагүй. Тэгээд надад тэр нөө ажилдаа орсон болохоор надад ингээд заав юуч гарахгүй. Тэгээд тэрүүндээ би жоохон харамсаад нөгөө эмчд худлаа ирсэн юм шиг санагдаад тэгээд байгаа байхгүй юу. Тэгээд магадгүй боломж болвол нэг аймаг орохдоо тий аймаг орохдоо юу яа гэж бодоод байгаа. Тэр эмчтэйгээ дахиж уулзаад тэгээ яг тийм хавдартай хүмүүстэй уулзаад тий ярилцах юм байвал ярилцаад тий сэтгэл санааг нь өргөх юм байвал өргөөд тэгээ би нэг pipe cleaner гэдэг нөгөө нэг юм голдоод хүмүүстэй нэг өсөлт материал гэдэг ш тийм юугаар ингээд нөгөө цэцэг хийж ингээд сурж байгаа. Тэгээд тэр нөгөө хавдрын эмч маань гар урлал ч юм уу тий гараар хийчих жижиг юм хөөрхөн юмнууд ингээд заагаад ингээд өгвөл бас хүмүүс ингээд сураад өөрийгөө сатааруулаад байхаа гэж надад хэлж исэн. Тэгээ би тухайд юу хэлэхээ би мэдэхгүй байсан хгүй. Тэгээд одоо ингээд бодохоор тэгвэл би яг энэ материалаа барьж очиод тий жижиг юм хөөрхөн цэцэгнүүд ч юм уу төлхөр оосрууд ч юм уу ингээд хийлгээ тэр хүмүүст ингээд бас яавал хүмүүс маань тий эмнэлэг твтэй цагийг яаж хоорондоо бас тийм хийгээд байх юм болов уу гэж би бодсон. Тэгээд нэг аймаг орох зав гарах нь. Тэгээд би бас тэр эмчээсээ уучлахгүй маарай. Уучлаарай. Би бас худлаа ярьсан болчоод байна. Тэгээд миний зав бас болохгүй байгаад байгаа байхгүй юу? Ажил эхэлчихээр би яалцгүй 7 хоног нэг л удаа амардаг. Тэгээд ажил эхэлчихээр хот ч юм уу аймаг ч юм уу явах зав үнэхээр байхгүй. Тэгээд сургуулийн хүүхдүүд амардаг ч гэсэн бид нар нөгөө амархгүй шүү дээ тий бид нар чи ажиллах хэвээр ажилчий цалингаа авах хэвээр болохоор амархгүй тэгээ тийм болохоор иймэрхүү асуудлуудаас болоод аймаг явж би ингэж чадахгүй байгаа. Тэгээд эмчээ намайг уучлаарай. Худлаа яриаггүй шүү. Ямар ч байсан тэр яриагаа сэтгэлдээ тээсээр яваа шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд сүүлийн үед ойлгосон зүйлүүдээ та нартайгаа хуваалцлаа. Тэгээд би та бүхнийг бас урамшуулмаар байна. Та бол үн цэнтэй. Та бол энэ дэлхий дээр цор ганц. Робот ч байдаг юм уу? Эсвэл машин ч байдаг юм уу? Мөнгө ч байдаг юм уу? Гутал хувцас те, эмэг бүгж өөр юу байдгийг. Байшин сав, онгоц одоо юу гэдгийг те. Энэ дэлхий дээр ганцхан ширхэг үйлдвэрлэгдсэн машин байсан ч тэр машиныг дараа нь дахиад үйлдвэрлэх боломжтой байхгүй юу? Тэ? Харин таныг бол нэг л удаа бурхан үйлдвэрлэсэн. Ямар ч запасгүй, ямар ч одоо адилхан завгар одоо юу гэдгийг сараа 1, за сарагийн 2, сараа 3 гэсэн завгар юу ч байхгүй. Сараа бол ганцхан. Тэ? Та ч гэсэн ганцхан.
энэ ертөнцийн дээр та ганцхан. Тийм болохоор бие хайрлаарай. Тэ хэрвээ та бас энэ хавдар гэдэг өвчнөд тэмцэж яваа бол та хүчтэй байгаарай. Эсвэл заавал хавдар гэхгүй, эсвэл таны амьдралд ямар нэгэн асуудал гараад та сэтгэл готролд ороод тэ амьдрал хэцүү санагдаад, бүр үхмээр санагдаад, амиа хорлмоор санагдаад тэг санагдаад байгаа бол та өөрийгөө үнцэнтэй гэдгээ бодож үзээрэй. Та тэр зүүнний үзүүр дээр тогтох будаатай адилхан тийм ховор тавиланг олж төрсөн хүн гэдэг запаасгүй, хүн гэдэг дахин хувилагдах боломжгүй. За ихэр байсан ч гэсэн ихэр байсан ч гэсэн тэр их рүү царайд төрхөөрөө л адилхан болохоос тэр хүний үзэл бодол цусны одоо нөгөө нэг цагаан ис улаан эснүүд нь гэдэг нь тэр чинь бүгд өөр үсний нөгөө нэг одоо ширхгүүд нь ч гэдэг ч юм уу бүгд өөр байгаа шүү дээ тийм болохоор энэ хорвоо дээр та ганцхан гэдгээ ухаарад тэгээд сэтгэлээр битгий унаарай. Та бол энэ дэлхий дээр хамгийн чухал хүн. Та бол хамгийн нандин хүн. Та бол хайрлуулахын төлөө төрсөн хүн шүү. Битгий сэтгэлээр унаарай. Хүчтэй байгаарай, зоригтой байгаарай. Та чаднаа гэж би таныг урамшуулмаар байна. За тэгээд дараагийн имчилгээр би юу оруулахыг сайн мэдэхгүй байна. За тэгээд бас хуваалцахыг, ярилцахыг, асуухыг хүссэн зүйлээ бол та нар маань комент хийжүүл дээрээ бас миний бичлэгүүд сонирхолтой санагдчихвэл subscribe дараарай. Тэгээд та нартай баярлалаа. Намайг бас үзэж байгаад баярлалаа. Намайг бас намайг дагаж үзэж байгаа 10 хүндээ бас баярлалаа. Тэгээд бас миний бичлэгүүдийг хэрэгтэй хүмүүстээ хүргээрэй. Хуваалцаарай. Тэгээд та бүхний амьдралд амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл баяртай.